Ер нь би нэг 3 зүйлийг ерөөсөө хийхгүй гэж шийдсэн байсан гинэ. Тэгээ нэг нь болохоор мэрэгжилтээр бол би хизээш нэг амар сүртэй нэг нарийн мэржлийн хүн болохгүй. За ингээд нэг энгийн тэгээ нэг бараг тэгэл нөхрөө дагаал амьдарч байгаа солонгос ч тэр бол энгийн штэ. Амьдарч байгаа болно доо гэсэн нэг тийм бодолтой байсан гэж байгаа. Хоёрдугаарт нь болохоор хизээч нөгөө пастрын ихнэр болохгүй гэж бодчихсон гэж самуун юм гэж ярьдэн штэ. Хэвээ хизээч пастрын ихнэр бол тэр ард ингээд копи тэ хүний одоо юу гэдэг ойр зүрийн мойртуулаад пастрын туслах байгаал ингээд амьдрын хэцүү юм байна. Тийм болохоор тийм болохгүй. Гуравдугаарт нь би өөрөө бас үйлчлэгч болохгүй. Зүгээр бурхантай сайралтай тэ. Сайнаас арилцаал ингээд нэг өөрөө тэ нэг амар тайван айтайхан явж ийгсэн тийм 3 зүйлийг огт хийхгүйгээд бүр ингээд шийдсэн байсан. Тэгээ тэрийгээ бүр ингээд цуглаан дээр зарладаг гэсэн. Би бол ингээд өөрчлөгчж болохгүй би ингээд гоё энгийн итгэгчээр гоё амьдрын гэдэг дийдэгсэн. Тэгээ байжсэн чи сүүлд нь одоо ингээд цаг хугацааны эцэст одоо ингээд харахад яг хийхгүй гэсэн 3 зүйлийг хийсэн гэж байгаа юм. Тэгээ одоо нарийн мэдлэг нөгөө хүнс хоолтой жилийн мэрэгчлэн болсон. Тэгээд мэрэгчлэрээ хувьд ч нэг бурхан яг л ингээд энэ мэрэгчлийг сонгуулсан. Энэ сонгохгүй гэсэн мэрэгчлэрээ үнэхээр хавар нарийн мэрэгжлийн хүн болоод тэрүүгээр ажиллаад солонгостой нэг нөмрийн хоол зүйч мэрэгчлэн болсон байгаа. Тийм эмхтэй. За хоёрдугаарт нь хизээч нөгөө үйлчлэгч болохгүй гэжсэн шүү дээ тий. Үйлчлэгч болохгүй тэгээд гуравдугаарт нь нөгөө юу болохгүй гэж ярьжсэн тий. Нөгөө пастор ихнэр болохгүй гэжсэн. Тэгээд чуулганд явж байсан чинь нэг жижигхэн анхлагч залуу байгаадсэн. Тэгээд гэр орончгүй тэгээд цуглаан дээр амьдэрдэг. Тэгээд ингэ үйлчлэгээ явдаг. Нэлээд хэцүү амьдралтай ээж авгүй тийм хүн байсан. Тэгээд чуулганых нь айгүй сайн амт тий сайн багтдаг тэр. Гэсэн ч гэсэн манай одоо илгээ одоо зохиогч маань тухайн үед бол тоохгүй байсан. Том сургуульд өгсөн тий ерөөс мэрэгжилтэй юм байсан. Гэсэн хэдий ч гэсэндээ тэгээд пастор нь аягүй зүйлсэн. Тэгээд залбирсан. Тэгээд одоо бас хизээ суухтай энэ залуутайгээ тэгжсэн. Тэгээд яг бурхан зүрх сэтгэлийн нэгэн үүрийн залбир дээр эргүүлээл. Тэгээд тэр залуутаа суусан гэж байгаа байхгүй. Тэгээд нөхөр нь тэгээд самбаны болчихж байгаа. Тэгээ 3 дахь нь би хизээч илгэлтгийцсэн болохгүй яа тий пасторч болохгүй үйлчлэгч болохгүй бурхантай сайралцаад зайнаас ингээ гоё амьдрнаа гэсэн чинь нэг л мэдсэн чи үйлчлэгч болцсон тий явж исэн гэж. Тэгээл ингээд пастрын ихнэр л юм чинь ингээ зүгээр байгаад иж болохгүй шүү дээ. Тэгээл ойр зарим нартуулаад ингээл явжсэн. Тэгээ сүулдэ нөхрийнхөө ингээд нөгөө тий хятадд бас олон жил үйлчилсэн. Тэгээд хүмүүст ингээд библийг хичээл зааж байгаа маажаа ингээ сонсоол тэгээл өөрийнхөө туршлагыг бас бодсон гэж. Өөрөө хоол зүйч тий мэрэгжилтэй учраас ингээд хүмүүс яаж зөвлөхөө ямар сургалтын материал гаргаад заавал бас яадгүй гэдэг тийм маш их туршлага байсан учраас нөхрийгөө бүхий л номыг бичээстэй нийцэж буй эсхэр нь жишиж үнэл. JC Braille. Итгэл үйлчлэлийн Мирагийн номын 50.